сайн бацгаана уу? Анагаахын шалгах ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн 432 дугаар хэсгийн оюутан Бадан манд та бүхэнд Рубинштейний хам шинжийн тухай танилцуулах болно. За Рубинштейний хам шинж нь 14 дугаар хромосомтой нэгт холбоотой байдаг бөгөөд генийн тооны хувьд 795 генээс тогтсон метацентрикс бүтцтэй метацентрикс гэх нь P-ва Q мөрүүд нь уртаар тэнцүү байдгаараа онцлогтой бөгөөд 90 сая суураас тогтсон ийм ген байдаг байх нэ. За 16 дугаар хромосомын мутацаас микро делезээр хийхдээ тийм шинэ мутацаар шинэ микро делезээр үүсдэг мутацийг Рубинштейний хам шинж гэж нэрлэдэг. Энэ нь ерөөдөө автосомын доминант хэлбэрээр удамшдаг 16 дугаар мөрний 16-гийн P мөрний 13-ын 3 дугаар хэсгийн микро делезээс ерөөдөө үүсдэг мутац ах нэ. За CREBV гений мутацаас өмнө хэвийн үйл ажиллагааны хувьд энэ транскрипцийн коактиваторууд болж өгдөг. За энэ нь ерөөхдөө EF300-тай хамсаад гистоныг ацетилжуулах хорматиныг нээлттэй байлгаад эрийнхэн полимеразын генүүдийг унших. За тэгээд цаашаад ураг нийлэгжих боломжоор бүрдүүлэх. За тэгээд ингэж эрийнхэн транскрипцэд ингэж оролцсноороо эсийн өсөлт, ялгаралт, хөгжил за тэгээд мэдрэлийн хөгжил төр дундаа за тэгээд хорматин зохицуулалт зэрэгд бол чухал нөлөөтэй байдаг. За ингэж алдагдсанаар ерөөдөө хорматины хорматин нэгтрж ген уншигдахгүй байх асуудал үүсээд энэ нь мэдрэлийн синапсын генүүд, хүчлийн генүүд, эсийн ялгарлыг зохицуулах генүүдийн тийм илэрхийлэл нь доголдоод танин мэдхүйн хөгжил, эсийн төрөлжилт зэргийн тийм алдагдал үүсгдэг байх нэ. За юун түрүүнд CBF уурга нь 2442 амин үрслээс тогтдог. Ойролцоогоор 265 кг дальтон молекул жинтэй P300 уурга нь ерөөдөө 2414 амин үрслээс тогтсон. Мөн 265 кг дальтон молекул жинтэй байдаг. За хоёр уургийн доменууд нь ерөөдөө амин үрчлэлийнхаа дарааллаар 58% төстэй байж өгдөг. Харин каталитик домен буюу тэр доменийн хадгалагдсан байдлаараа CBP буюу P302-ын хоорондоо 86% төстэй байдал ажиглагддаг. За доменуудын бүтцийнх нь хувьд авч үзэх юм бол энэ нь промо домен гэж утгад ацетилсан гистоныг таних каталитик доменийн хувьд ерөөдөө гистоны ацетилжилтыг явуулах, хроматиныг нээх, генийн транскрипцийг идэвхжүүлэх зэрэг үүргийг үүсгэдэг бол бусад TAS2, IBID домен бусад транскрипцийн хүчин зүйлүүд болон дохионы уургуудтай харилцан үйлчлэх зэрэг транскрипцэд маш чухал үүрэгтэй тийм хэд хэдэн доменаас ерөөдөө тогтсон байдаг. За CRP гений холбоо дургийг кодолдог нь ерөөдөө эсийн өсөлт хуваагдал чухал үүрэгтэй бөгөөд олон гений идэвхжлийг хянахад ерөөдөө тусалдаг. За энэ мутац нь ерөөдөө ургийн хэвийн хөгжилд ийм чухал үүрэгтэй бөгөөд энэ уургийн нийлэгжил P300 уургийн нийлэгжил буурснаас ерөөдөө дараах шинж тэмдгүүд ерөөдөө илэрдэг гэж үздэг. За ингэхдээ ерөөдөө энэ уг өвчин нь 125,000-аас 300,000 төрөлтөнд нэг тохиолддог. За уг шинж тэмдгүүдийн хувьд авч үзэх юм бол намхан нуруутай байх. За тэгээд сурах чадварын алдагдал, тийм нүүрний өвөрмөт төрөх. За тэгээ эрхий хуруу, бүдүү, эсвэл клинодактил буюу хуруу, мури тийм дали байх. За тэгээд ялангуяа тийм хөлийн эрхий хуруу их том байдаг. За тэгээд оюуны хомсдол илрэх, эрэгтэйчүүдэд крифторхидизм буюу төмсөг доошоогоо буухгүй, уудандаа буухгүй байх шинж тэмдэг эрэгтэй хүүхдэд мөн өсчээлт за тэгээ шүдний буруу байрлал зэрэг ерөөдөө үүсч өгч идэг. За дараах зургуудаас бол дандаа Рубинштейний хам шинжтэй хүүхдүүдийн зургийг бол харуулсан байна.
Аа за ерөнхийдөө клиник Рубинштейн хам шинжийн хувьд онцлогооны гол шалгуур гэдэг нь ерөнхийдөө хам шинжийн клиник онцлогооны шалгуур байдаг. Энэ ерөнхийдөө харагдах онцлог шинжүүдийг нь авч үзээд оноожуулсан тийм одоо тийм шалгуур үзүүлэлт бас байдаг. За энэ нь яадаг вэ гэхээр нүүрний шинжүүд болон ясны өөрчлөлтүүд, өсөлт хөгжлийн үзүүлэлтүүд, хөгжлийн төвшин зэрэг хэд хэдэн үзүүлэлтүүдийг илэрх шинж тэмдгээр нь оноожуулаад тэдээс эдэн онооны хооронд үнэлээд Рубинштейний байх магадaltaй Рубинштейний хам шинж одоо шинж илэрсэн зэрэг одоо илэрсэн байх магадaltaй зэрэгээр нь ингэж ангилж үзээд генетик шинжилгээгээр одоо баталгаажуулдаг тийм гол юм байгаа. Ингэхдээ ерөнхийдөө түрүүн илэрсэн нүүрийн шинжүүд дотор өрмөс нүүрийн шинжүүд дотор одоо ганцхан C буюу тогоор хамрын нуруу илэрх юм бол 1 оноо, харин хэд номерсон хөмсөг эсвэл нүдний зоох одоо тийм доош хазайсан байдал илэрх юм бол 3 оноо, харин P одоо P болон D илэрх буюу тогоор одоо хамрын нүх одоо нүхний доорх багнаасаа доош ингээд хамрын одоо энэ нумаасаа доош ингээд байрлсан. За тийм хит нурамтгай тийм тагнаа илэрсэн зэрэгээр үзэх юм бол 3-аас дээш тийм шинж тэмдэглэх юм бол 4 оноо. За харин гарын эрхийн уруу болон хөлийн эрхийн уруу тахир байх юм бол 4 оноо. Харин өргөн эрхий болон хөлийн өргөн эрхийн уруу илэрх юм бол 3 оноо гэх мэтээр оноожуулаад жижиг толгойтой байна уу, төрсний дараах одоо хүүхдийн өсөлтийн хоцрогдол илэрж гинүү гэх мэтээр нь 2 оноо. За мөн одоо оюуны хомсдол буюу сэтгцийн болон хөдөлгөөний хомсдол илэрж гинүү, хоцрогдол илэрж гинүү гэдгээр нь 2 оноо. Их зэрэгээр үзээд мөн одоо нөгөө нэг өсчээл зэрэг илэрж гинүү. Эндээс хамааран оноогийн 1 болон 3 оноогоор нэмэх боломжтой. Тэгээд 12 онооноос дээш оноо 12 ба түүнээс дээш байх юм бол энэ ерөөдөө Рубинштейний хам шинжийн шалгуурууд болж байна гэж үзнэ. Харин 8-аас 11 оноо байх юм бол энэ бол клиник оншийн хувьд магадлалтай. Харин 5-аас 7 байх юм бол энэ ерөөдөө боломжтой юм байна. Энэ өөр өвчин болон Рубинштейний хам шинж байх боломжтой. Гэхдээ 0-аас 4 байх юм бол ерөөдөө энэ магадлал маш бага. Гэхдээ сэсгэлж яхад илүү төхгүй гэж үзнэ. За ерөөдөө гол шинжилгээний ерөөдөө CREBF 300 генийн мутацийг хамгийн гол нь генетик шинжилгээгээр илрүүлээд аль аль ген хромосомын тодорхой хэсэг дэх өөрчлөлтийг эсвэл ДНХ нөхцөлтийн дарааллын тодорхой нэг өөрчлөлтийг ч юм уу ингээд одоо олж илрүүлэх нь их чухал байдаг. За мөн одоо дүүс судалгаа болон бусад шинжилгээ гэж байгаа. За ерөөдөө эхо болон электрокардиограммаар зүрхний төрөлхтөн ачгуудыг одоо нэг хүүхдэд илрүүлэх, яс булчингийн зураг, хурууны өөрчлөлтийг илрүүлэх, нүдний үзлэг хийх, сонсголын одоо шинжилгээ хийх. За тэгээд хавдрын скрининг тестүүдийг хийж үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ одоо нэг гений мутацийн хувьд хавдар үсэг хэрстэл мөн одоо нөгөө нэмэгддэг. За хамгийн гол эмчилгээний юу нь бол ерөөхдөө хүүхд нэгэн л одоо Рубинштейний хам шинжтэй төрсэн тохиолдолд хэл яриа хөдөлгөөх одоо сэргээн засах эмчилгээ. За ясны ангид гажиг хуруу ясны асуудал байвал мэд цэцлийн аргаар засварлах. За глауком, катаракт зэрэг илэрх юм бол нүдний эмчилгээ, шаралтал мэд цэцэл эмчилгээ. За мөн одоо чих хамар хоолой мөн сонсголын ямар нэгэн бэрхшээл ах юм бол сонсголын аппарат одоо чихний өвчлөлөөр өвчлөх эрсдэл байна уу гэдгийг хянах. За мөн эмийн эмчилгээ мөн хамсаргана. Ялангуяа татвал арчлын замын одоо дутмагшил, зүрх судасны одоо эмгэг өөрчлөлт илэрх юм бол ерөөдөө эмийн эмчилгээгээ давхар хавсрах хэрэгтэй. Мөн одоо хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
За ерөнхийдөө удамтан зөвлөгөөний хувьд авч үзэх юм бол ерөнхийдөө уг өвчин дахин давтагдах эрсдлийг нь эцэг эхт нь хамгийн гол нь ойлгуулах хэрэгтэй. За тэгээд оншилгоо эмчилгээ хяналтын талаарх мэдээллийг эцэг эхт нь ойлгуулах. За хэрэг ингээд робертины хамшинжтэй хүүхд төрсөн байх юм бол гэр бүлийн түүхийн буюу одоо генеалогийн аргаар тодорхойлох 3 үеэр нь зурж ижил шинж тэмдэгтэй хүн байгаа эсхийг нь шалгах. За тэгээд мөн одоо эцэг эхийн одоо шинжилгээ дараалах хэрэгтэй. Энэ одоо уг мутац нь унган одоо эцэг эхээс нь дамжсан юм уу? Эсвэл унган бус буюу шинэ мутацаар үүссэн юм уу гэдгийг тогтоох хэрэгтэй. За мөн одоо гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгч дараагийн жирэмслэлтэнд эрүүл гарах магадлалыг тооцоолж хүүхдэд одоо эрүүл хүүхд төрөх боломжийг олгох. Мөн одоо пренатал оншилгооны боломжийг мөн эцэг эхэдэнд одоо тайлбарж таниулах үүрэгтэй. За мөн одоо ерөнхийдөө дараагийн хүүхдэд молекул генетикийн оншилгоо, за тэгээд пренатал үеийн оншилгоо, за тэгээд энэ оншилгоонуудын тусламжтайгаар одоо pre-implantation genetic test буюу аль болох эрүүл хүүрлийг сонгонд хүргүүлэх боломжийг өгөх. За мөн одоо эцэг эхт нь сэтгэл зүй болон ёстой дэмжлэг үзүүлэх. За тэгээд зөв сонголт хийхэд нь хамгийн гол нь нэг чухал байдаг. За хамгийн гол анхаарах зүйл нь эцэг эхийн гений чиглэлийг заалтгүй угсах их шаардлагатай. За эрсдлийг тооцоолох хэрэгтэй. За мөн одоо сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхдээ эцэг эхийн буруутай мэт сэтгэлийг аль болох багасгаж байх нь ерөөдөө зөвлөгөөнд маш чухал үүрэгтэй байдаг шүү гэдгийг хэлэх зүйтэй хаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.